цусан дахь сахар ихсгээс 20 жилийн өмнө Инсулин гэдэг юм чинь нэг тариа ийдэг гэдэг л одоо эрдэмтдийн чиг хандлага байна уу гэхээр бид нар өөрсдөө эрүүл гэж хараад байгаа тий. 16 цагийн дараа хоол идэхгүй өсөглөн байгаад ах юм бол бид нэр Ихэвчлэн чихэрлэг бичэн чихэр өвөд идэг штэ тий. за инсулины түжирлийг оршиход бол За миний хүү одоо энийг аваа гэж энийг идчих за ингэчээрэй гэл ингэдэг. түүний үрдөө яаж байгаа Тий. нөгөө төсөн чулуу Тий. нөгөө илэгний өөх Сайн байцгаана уу? Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд насчуудад насны эмгэг судлалын нийгэмлэгээс явуулж байгаа ээлжид одоо ярилцгаа эхлэх гэж байна. Ингээ од гэрэл эмч маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр од гэрэл эмчээ бид бүгд бодисын солилцооны эмгэгүүдийн талаар ярилцж байгаа. Тэр дотроо та бүгдэд бол өөрийнхөө пэйж хуудасаар дамжуулан энэ бодисын солилцооны эмгэгтэй холбоотой мэдээллүүдийг бас хүргэж байгааг та бүхэн маань хүлээж авч байгаа гэж бодож байна. За мөн одоо од гэрэл эмч маань өмнө ч гэсэн бас нэг ярилцлагыг өгч та бүгдэд хүргэсэн. Тэгэхээр өнөөдөр бид бүгдөө бодисын солилцооны эмгэг гэдэгт хүрэгдэг нэг зүйлийн тухай ярих гэж бодож байна. Энэ зүйл бол юу гэхээр инсулины тухай. Тэгэхээр инсулин гэж юу юм бэ? Энтэй холбоотой асуудлуудыг өнөөдөр ярилцаа байлаа. за инсулин гэдэг маань болохоор нойр булчирхаан бета эсээс шүүрдэг пептид бүтэцтэй уурагт бүтэцтэй даавар байгаа. За энэ даавар маань болохоор хүний биеийн бүх эсүүдэд одоо очиж үйлчилдэг. За ингэж үйлчилж байгаа гол механизм нь юу байдаг вэ гэхээр очиж өөрийн одоо хүлэн аваартай холбогдоод тэгээд эсийн хан дээр байдаг глюкозыг оруулдаг сувг уургийг идэвхжүүлээд цусан дахь одоо глюкозын хэмжээг бууруулдаг үндсэн үйл ажиллагаатай юм даавар байгаамаа. Тэгээд яагаад чухам энэ дааврыг ингэж онцлоод байгаа вэ гэхээр бид нар одоо инсулин дааврыг бол нөгөө чихрийн шижин өвчний үед дутагддаг харьцангуй юм уу туйлын дутагддаг гэж үзээд байсан бол одоо яаж байгаа вэ гэхээр инсулины энэ дүжрэл гэдэг зүйл маань хүний амьдрал нэлээд эрт үүсдэг юм байна. Тэгээд тэр эрт үүсэж байгаа нь бодисын солилцооны эмгэгшилд хүргээд байгаа юм байна. Бид нар одоо нөгөө цусан дахь сахар ихсээгүй бол хэмээн байна гэж үздэг. Тэгтэл одоо цусан дахь сахар ихсгээс 20 жилийн өмнө инсулин гэдэг даавар ихсээд инсулин даавар маань ихснээсээ болоод одоо нөгөө хүлэн аваарууд нь дүжрөөд одоо зарим эсийнх нь хүлэн аваарууд нь дүжрөөд улмаар одоо яадаг вэ гэхээр тэд бодисын солилцооны эмгэгшил үүсээд зүрх судасны өвчин, дотоод шүүрлийн өвчний одоо үүсэх эмгэг зам эрсдэл хүчин зүйл болж байна гэж үзэж байгаа. Тийм учраас бид нэр тэр инсулины дүжрэл гэдэг зүйлийг бол маш эрт зөв мэдэж авч тэгээд ирээдүйд үүсч болох зүрх судасны эрсдэл, бодисын солилцооны эрсдлийг бол удирдах хэрэгтэй болж байна л гэсэн үг. Тийм. Тэгэхээр инсулин гэдгийг бид нэр сайн ойлгочихлоо ш нойр булчирхаанаас илэрдэг гэх тий. Гард ялгардаг. Тэгвэл тэрийг нь хүлээж авдаг зүйлс нь бидний бүх организмд байдаг Бүх эсүүд гэсэн үг тийм үү? Тэгэхээр бид өнөөдөр инсулин гэдэг юм чинь нэг тариа ийдэг гэдгийг л ойлголтоор яваад байсан шүү дээ тий. Тэгвэл тэр инсулинийг хүлээж авдаг тэр эд эсүүд дүжирнэ гэдэг маань одоо бид нар чинь нэг хэлдэг ш яасан дүжирсэн юм бэ гэдэг чи одоо юу ч сонсгоо болцсон юу ч хүлээн авахаа болцсон тийм нэг зүйлийг энгийн тохиолдолд яриад байдаг тийм үү. Тэгвэл инсулины дүжирд болно гэдэг чинь бодисын солилцооны эмгэг юм уу? инсулин маань бол одоо биднийг ирээд хаалга тогсож байна гэсэн үг. Жишээд ярих юм бол тэгээд тэр хаалга тогшхолоор бид нар энэ хаалга тогсож байна гэд очиод хаалга онгойлгонгууд л яадаг одоо хүргэл дээр хоол ирдэг ч юм уу. Тэгээд жишээд ойлгочих болохоор байгаа байхгүй. Тэгтэл хаалганы тэр цаан сууж байгаа эзэн маань өөрөө сонсгол сударцсан сонсголын бэрхшээлтэй хүн байвал хэдий инсулин ингэж тогшоодч тэрийг мэдэхгүй тэрнээс болж тэрийг хоолоо оруулж хүргэл дээр ирсэн хоолоо мэдхгүйгээс болоод тэр гэртээ байгаа хүн одоо өсөж болно. Тэрийг л бид нар одоо чихрийн шижин одоо эс энергиэр өсөд байдаг. Гадна талд нь болохоор хоол ирсэн байгаад байна гэсэн үг. Гэхдээ инсулин дүжрэл маань өөрөө юу вэ гэхээр яг нөгөө юу шиг зоос шиг гэсэн. Инсулин дүжрэл маань нэгдүгээр одоо зоосны сүлд тал нь юу байна гэхээр инсулины хүлэн аваарын мэдрэгч чанар буурах байдаг бол нөгөө талдаа эсүүдэд нөгөө тал тоон тал маань өөрөө юу болчихж байгаа вэ гэхээр инсулины хит их ялгарл болчихж байгаа. Тэгэхээр инсулин дүжирж байгаа энэ маань болохоор бүх эсүүд биш. Зарим эсүүд. Бидний бүх эд эсүүд бол инсулины хүлэн аваартай байгаа. Тэгтэл зарим эсүүд одоо юу гэдгийг өөхний эс ч гэдэг юм уу, илэгний эс ч гэдэг юм уу, нойр булчирхаан альфа эс ч гэдэг юм уу дүжирсэн байхад
А нөгөө талд нь хит их шүүрсэн инсулин маань бусад одоо булчингийн эдэд ч гэдэг юм уу те бусад одоо дотор эрхтний эдэд ингээд өөрийнхөө үндсэн үйл ажиллагаагаа гүйцэтгээд байхлаар тэнд бодисын солилцооны нөгөө тэнцвэрт байдал алдагдаад байна л гэсэн үг аахгүй. Тэгэхээр зэрэг одоо хүмүүс ярьдаг сахар ихсчээ. Одоо би сахарын шижинтэй болчихжээ гэд ярьдаг тийм үү. Тэгээ яасан гэхлээр глюкоз тэр чинь одоо сахар ихсчтэй гин штэ одоо төсөн дотор нь одоо зарим хүмүүс бол бүр чихэр хизээр байгаа сахартай болсон гин штэ гэж хүртэл ярьдаг тий. Тэгвэл нөгөө инсулин гэдэг юм чинь глюкоз гэдэг юмтай яаж холбогдоод байгаа юм бэ? За бид нар ингээд гаднаас юм тавхтай юм аягтай хоол идэ гэж одоо энэ хоолн дотор маань хүний биед идэгсэд энерги болж ордог уураг нүүрс ус өөх тос. Тэгээ мэдээж амин дэм эрдэс бодистой ингээд холимог хоол орлоо гэж үзье. Тэд нар маань биед шимэгдэж ороод хамгийн түрүүнд одоо нүүрс ус маань ингээд боловсроод тэгээ боловсроод ингээд цусан дах сахарын хэмжээг огцом нэмнэ. Цусан дах сахарын хэмжээ огцом нэмэгдээд ирэх үеэс эхлээд яадаг вэ гэхэлэр нойр өвчрхай бетта арлаас инсулин давар шүүрнэ. За инсулин давар шүүрэнгүүт л яг хөтлөөр өөрийнхөө нөгөө сувг уурагт очиж өөрийнхөө хүлэн аварт холбогдонгуудад нөгөө сувг уургууд идэвчээд дотгошоогоо ингээд глюкозод орно. За ингээд ирэхлээр цусан дах сахарын түвшин 3.3-аас 5.5-ын хооронд ингээд баригдана. Орж ирсэн тэр глюкоз яадаг вэ гэхэлэр тухайн эстэй энерги бол зарцуулагдахын зарцуулагдаад зарцуулагдахгүй нь болоо илгэний болоод булчингийн эдэд очиод гликоген хэлбэрээр түр нөөц үүсгээд хадгалагдана. Тэгээд тэр маань ингээд үнэхээр зарцуулагдахгүй бол цаашаа одоо өөхний эс рүү одоо шилжээд ингээд урт хугацааны энерги болж хувирдаг байхгүй. Тэгэхээр тэр бид нар одоо нөгөө чихрийн шижин гэдэг маань юу вэ гэхээр инсулин маань шүүрж яадаг. Тэгсэн хэрнээ нөгөө хүлэн авар нь ажиллахгүй. Тэгээд нөгөө сувг уург онгоохгүй. Тэгээд цусан дах сахар өндөрөж болно. Эсвэл бүр инсулин маань шүүрхэ болоод тий нөгөө глюкозын хэмжээ өндөр байгаагаас энийг бол чихрийн шижиг гэдэг. Тэгэхээр нөгөө одоо эрдэмтдийн чиг хандлага юу вэ гэхээр нөгөө инсулины гиперинсулин нэмийн үедээ анхаарал хандуул гэдэг юм аахгүй. Бид нэр тэртээ тэргүй шүүрлэн багасаад эсвэл ингээд сахар ихсчлэр л одоо өвчин үүсчлээ. Өвчлэр л одоо сайхан анхаарал хандуулах гэдэг үгүй. Тэр аль болох эрт одоо дөнгөж 25 наснда 30 наснда тэр инсулин хит их шүүрээд байгаа үедээ тэрийг мэдээд авчих юм бол бид нэр маш олон эрсдлээс зэрэг сэргийл боломжтой. Зэрэг сэргийл инсулин нэмий гэдэг маань бол цус нь инсулины хэмжээ их байхыг хэлээд байна гэсэн үг юм уу? Яг үнэ. Одоо ингэж байгаа хгүй бид нөгөө байнга одоо чихэрлэг хоол идэх нүүрс ус ихтэй хоол хүнсийг ойр ойрхон хэрэглэх чихэрлэг ундаа уух энэ үе залуучууд хүүхдүүдтэй нэрд бол нөгөө ямар нэгэн таргалагч гэдэг бодис солилцооны эмгэгшил байх учраас ерөөсө тэрийг асуудал биш мэтээр ойлгоод тийм юм хөвшилд орчдөг. Тэгээд идэж уужид яадаг вэ гэхээр 7 хоног хийгийсэн нэг юм эрдэмтдийн судалгаагаа Америкийн нэгдсэн улсад хийгдсэн. Тэнд яаж ийм гэхээр 7 хоног одоо юм чихэрлэг ундааг ойр ойрхон 2 цагийн зайтай ингээ уулгахад одоо тэр оюутнууд бол өлөн глюкоз, захын глюкоз бол ихсэхгүй хэрнээ инсулины шүүрэл 2.5 дахин нэмэгдээд инсулины нөгөө нэг шүүрэлт хариу урвал өгөх чадвар 2.5 дахин буурсан байгаа. Тэгэхээр бид нар тэр өнөөдөр тэр глюкоз ихсэх, холестерин ихсэх одоо тэр төвийн таргалалтай гэдэг юм уу те бага нэвтрэлтэй липопротеин буураад байгаа тэр одоо 40-50 наснд гарч байгаа тэр эрсдэл маань суурь нь өнөөдөр 20 наснд 15-аас дээш наснд хүний амьдралын сонголттой холбоотой болоод ирчихсэн. Тэгээ нөгөө инсулин хитийг шүүрээд байгаа учраас нэг ирээд тогшоход мдээгүй байтал үү олноороо ингээ балбахад тэр хүн сонсоод ингээд оруулж чинаал гэсэн үг байхгүй. Тэр дүжирцэн хэсэг зариулаа. Тэгтэл цаана нь дүжрөөгүй эсүүд хит их үйл ажиллагаа явуулаад одоо яг өөх хэлбэрээр бид нөөцлөөд ч гэдэм үү те ингээд нэргээ ингээ хураагаад байна л гэсэн үг болж байгаа. Тэгэхээр юу энэ инсулины дүжир гэдэг юм чи аль зэрэг элбэг тохиолддог юм бэ? Маш элбэг тохиолддог. Маш элбэг тох. Америкийн нэгдсэн улсын өвчний хэн сэргийлтийн төвөөс гаргасан судалгаагаар хамгийн их тохиолддог одоо эрсдэлт бол 88%. 88%-аар одоо инсулины дүжирлүү гиперинсулинемийг ордог. За манад сая тэгэмдэр бид нэр нураагийн шинжилгээ, нураагийн нөгөө цогц онцлогооны шинжилгээ боловсрууллаа л да. Энэ маань одоо 3000 гаруй big data-н дээр бид нэр ажилласан гэсэн үг. Тэгэхэд яаж байгаа гэхээр бодисын солилцоонд өөх тосны солилцоо алдагдаагүй.
За тэгсэн хэрнээсээ биеийн жингийн илүүдэлгүй ингээ хүмүүсүүдийг түгээд цоо ирүүл хүнийг авъя гэхэд бид нэ 5%. 5% одоо яг нь цоо ирүүл шинжилгээндээ ч ирүүл өөх тосны үзүүлэлтэн ч ирүүл биеийн бүтцийн шинжилгээний ирүүл гартал үлдсэн 95% нь одоо юу гэнэ биедэх өөхний агуулмж өндөрсөн, өөх тосны солилцоонд өөрчлөлт орсон, бүр тэр хийх л яах нь нүүрс усны солилцоонд өөрчлөлт ороод усны сахар ихссэн. Тэгээд хідэн зүрхний эрсдэл хавсарсан байдалтай байгаа. Тэгэхээр Монгол бараг 95% таа байна гэж ойлгож босгоор байгаа байхгүй. Тэгтэл тэр хүмүүсүүд өөрснийгөө эрүүл бие бэлтгэлийн хогц үнэлгээнд хамрагдаа явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тийм бас Америкийн нэгдсэн улсад 18-аас дээш насны 84 сая гаруй хүн бол одоо яг энэ инсулиний дүүжрэл буюу нөгөө талаар бид бас передиабет гэж ярьдаг шүү дээ. Передиабетийн одоо энэ бай шатанд байна. Энийг ингээд нийт хүн амд харьцуулаад гэсэн 3 хүн тутмын нэгдэн байх магадaltaй байна. Ингэж үтсэн байдаг гэсэн гай тэ. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр бид нар өөрсдөө эрүүл гэж хараад байгаа тий. Эрүүл гэж хараад. Тэгээд амьдралын хэв маяг хөвчлээ өөрчлөлтөө ч гэсэн анхаарал нь яадаг. Би эрүүл юм чинь юу ч идэж болно тийм ээ. Одоо газ даунтаа байсан ч хэрэгж болно. Чихэрлэх ихтэй хүнс байсан ч хэрглэж болно. За бас буруу зуршлууд байсан ч хэрглэж болно. Яг тэр би эрүүл болохоор зүгээр болчихно гэсэн ойлголттой яваад байна тийм үү. Гэтэл эргээгээд тэр цаана явж байгаа зүгээр 15 20 25 жилийн дараа гэхэд бүр идэвхжгүй өөрчлөлт рүү дагуулад ирчихэж байна тийм үү. Яг үнэ. Ийм болж байна. Тэгвэл энэ инсулины дүүжрэл гэдэг юм чинь ямар шинж тэмдгүүдээр илэрч болох юм бэ? Хүнд яаж мэдэгдэж болох юм бэ? Бид нар нөгөө сая хоёлоо нэг инфографик бэлтэж хийсэн шиг нөгөө боцны солилцооны хамшинж. Боцны солилцооны хамшинжид дүрдэгдээд байгаа. Нөгөө төвийн тархалт. За эрэгтэйд 95-аас дээш, эмэгтэйд 82-аас дээш сантиметрийг бол төвийн тархалт буюу нөгөө төв хэсгээрээ өөхтөө. За тэрнээсээ болоод одоо үргэлжилсэн яалатихгүй шиг өрөвсөл өгөөд ингээд дотор эргэтнүүд өөхлөд байгаа. Судас хатуурх эрсдэл байна гэд нэгдүгээрт нь тэр байгаа. За хоёрдугаарт нь юу гэхээр тэрийг гэлцрээд гисэн. Тэрийг гэлцрээд маань 150 мг децилитр 1.7 ммол литрээс дээш байх юм бол тэрийг гэлцрээдэг бол бид нар биохимийн шинжилгээгээр гаргаж ирсэн дээ. За судасны цусны шинжилгээгээр бас нэг үзэх юм маань болохоор глюкоз. Глюкоз маань 100-аас 100 мг децилитрээс дээш буюу 5.5. 5.5-аас дээш авах юм бол. За тэгээ их нэгтрэлтэй липопротеин маань одоо нөгөө сайн холестерин шүү дээ. Тэр маань эмэгтэйд 40, эрэгтэйд 50-аас доош орсон байвал за тэгээд даралт 130-80-аас дээш байгаа тохиолдолд энэ 5 шинжийн аль нэг 3 нь хосолж илэрч байгаа юм бол энд инсулин дүүжрэл байна гэдэг. Тэгэхээр би ингээд энэ шинжилгээнүүдийнхаа ингээд босго үзүүлэлтийг харахаар энэ маань хэвийн сахуу үзүүлэлт байгаа. Тэгэхээр бид нар одоо нэг учиргүй нэг одоо сахар маань 6 гарцсан ч юм уу 6.5 гарцсан байх юм бол ээж үсэг тавигдсан байна те. Энэ бол нэг л буруу юм гарчаа гэдэг мэднэ. Тэгтэл бид нар яг 5.5 босго дээр байвал бид нар гайгүй юм шүү. Тэгээ одоо ихэнх хүмүүс яг тийм хариулт өгдөг л доо тий. За ингээ эмчин ингээ үзэж जैन таны сахар 5.5 дээр байна шүү тий. Энэ бол одоо ер нь яг та ямар үедээ өгсөн бэ? Яг үлэн байж чадсан урд өдөр нь юу идэж уусан гэж бид нар асуудаг шүү дээ тий. Тэгэхээр за өчтөр би нэг ийм хоол ицаа тэрнээс болж байж тий гэд ингээд идэж тий. Таны дарал 130 80-тай байж тий гэд тэгэхээр за би шүн муу унтцсан да сая кофе ууснаас болчихоо би ирээ суугаад өвдснээс болчихоо ерөөсөө нөгөө би зүгээрээ гэдэг нөгөө юм барьерээр тий хараад байгаа тий. Тэгтэл энэ 3 үзүүлэлт одоо бид нар 130 85-ыг за дээр нэмээд тэр үзүүлэлтийг хэвингээ бодож исэн энэ үзүүлэлт маань гуруулаа нийлэхээр л нөгөө инсулин дүүжрлийг чинь л тодорхойлоод өгч байна тийм ээ. Сүүлийн үед бас нэг ойлголт байгаа юу вэ гэхээр бодисын солилцооны одоо юм уян хатан байдал гэдэг ойлголт гарч ирсэн. Энэ маань юу вэ гэхээр эд эс маань өөрөө глюкозоос тэжээл аав. Тэрнээс гадна өөх тосноос тэжээл авдаг байхгүй. Тэгээ хүн маань яадаг вэ гэхээр глюкозоос буюу одоо тэр нүүрс усаа боловсруулсан тэжээлээ авч яснаа дараа нь ингээд 16 цагийн дараа хоол идэхгүй өсөглөн байгаад ах юм бол бид нэр өөх тосноосоо энерги их үсвэрэ гаргаж эхэлдэг. Ийм шилждэг байхгүй. За тэр шилждэг одоо тэр баатан буюу тэр долчлуурыг хэн өдөөдөг вэ гэхээр инсулин өдөөдөг байхгүй. Тэгтэл цуснах инсулин хэвийн хэмжээнээс их шүүрцэн байхын тохиолдолд бид нөгөө өөх тосноосоо энерги авч чадахгүй.
ядраа, сулдаал, тамирдаал тэгээд яг өөр ирэхгүй л ахаас нөгөө нүүрс суслаг хоолой идэ. Нүүрс судлаг хоолой идэ. Ингээл улам таргалаал, улам стресстэй, улам бухимдаал. Энэ маа нөгөө бодисын солилцооны нөгөө уян хатан байдал нь алдагдсан байна гэсэн. Уулын зүг нь бол яг бид нар эхлээд глюкозоо зарцуулна, дараа нь гликоген хэлбэрээр нөөцлсөн богино хугацааны глюкозын нөөцөө зарцуулна, тэгжээс нь өөх тос руугаа орох хэвээр. Тэгж явах юм бол энэ хүн бол инсулины одоо бодис солилцооны уян хатан хүн байна. Энэ хүн бол эрүүл байна гэж үзэж байгаа. Тэгтэл байнгын тэр чихэрлэг хоол, байнгын нүүрс устай хоол идэд байгаа тэр хүмүүсүүд маань нөгөө инсулин дөжөрсөн хүмүүсүүд маань 16 цаг гэдэг чинь нэг нь шөнийн нойрны дараа л гэсэн үг шүү дээ. Өөх тосноос энерги зарцуулж чадхаа болол тэгэл яах нь маш их хэмжээр полифаги буюу хийдэх шид руу тана. Тэгээд их идэд яах вэ? Их энерги авна. Их энерги аваа яах вэ? Өөх идэстэй хураана. Хураана л гэсэн үг тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь бол инсулины дөжрөлт ингээ хүргээд идэг тийм эрсдэлтэй одоо хүчин зүйл ч юм уу айсгүй тийм хүмүүс гэж байна. Бас тодорхой одоо тийм эрсдэлтэй хүмүүс бас байдаг шүү дээ тийм. Тэгвэл энэ тухай ярил. Инсулины дөжрөлт хүрэж байгаа батлагдсан ийм одоо шалтгааныг анхдагч ба хоёрдогч гэж байгаа. Тийм ээ. Анхдагч гэдэг маань болохоор нөгөө био ангаахын одоо эсийн үсвэр дээр за амьтны одоо туршилтанд хүний туршилтанд 3 шинжилгээр гурвангаар нь нотлогдсон туршилт гэсэн. Энд юу ордог вэ гэхээр нэгдүгээрт нь өрөвсөл. За хоёрдугаарт нь юу ордог вэ гэхээр стресс. Гуравдугаарт нь болохоор байнгын нөгөө нүүрс услаг хоолны үргэлжилсэн хэрэглээ гэсэн зүйл орно. За өрөвсөл гэдэг бол бид нэр одоо зүгээр ингээд эсийн өсвөр дээр өрөвслийн нөгөө С ургуулж уурга гэдгийг бид нэр хийгээд өглөөр тэрийг 8 цагийн дараа инсулинээр үйлчлэхээр үйлчлэл 50% буурдаг гэсэн сонирхолтой судалгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр өрөвсөхгүй байхаар гарах шүү. Тэ? Ханиад дэгдэж чинь. Хамгаалалтаа зүгөөг бол бид нэр агаар туслаар халдвар авах боломжтой. Тэ. Хүйтэн сэрүүнд доороосоо дарах юм бол бид нэр бөөрнөө өвдөх боломжтой. Ходоод одоо хоолны дөглөн барихгүй бол ходоод өрөвсөх боломжтой. Гэх мэтийн өрөвсөлт өртөмж өндөр. За хоёрдугаарт нь болохоор тэр стрессийн дааврууд. За одоо жишээлбэл стрессийн үед бол одоо бөөрнөдөд учраас кортизол даварж шүүр ялгараад тэр маань болохоор цусан дахь цаахрын хэмжээг огцом нэмэгдүүлээд ерөөсө булчинг маш хурдтай ажилуулад зүгт гэдэг одоо тийм команд өгдөг. Тэгвэл байнгын стресс нэрвдэд тахсаар байнгын цусны сахарыг өндөрсгөөд цусны сахар өндөрсвөл яах вэ? Инсулин өндөрсчил тагаа. Тэгвэл нөгөө талаасаа бас нэг шүүрдэг юм маань болохоор адреналин даавар. Адреналин даавар маань болохоор бид нар ингээд шүүрхлээр нөгөө захын цусны эсэргүүцэл нэмэгдээд бас тэр чинь цусныхаа сахарыг нэмэгдүүлээд бас инсулины дөжрөл үүсгэх нөлөө үүсгдэг. Бид нар одоо энэ энерги ундаанууд за одоо хит идэвхтэй сайхан ажиллах га байнгын кофе хэрэглээ идмэрч бас л энэ адреналины түвшин өндөрсөх аргаар цусан дахь сахарыг бид нар зохиомлоор өндөрсгөд тэр ирч хүчийг олж аваад байгаа. За гурав дахь нь болохоор нөгөө нүүрс услаг бол. Бид нар өглөөнөөс эхлээл те маш их өндөр одоо маш цэвэршүүлсэн хит их чихэрлэг хоолой гэдэл тэгээ голоор нь бид нар зармиг идээд ч гэдэм үү эсвэл кола угаад ч гэдэм үү те ингээ нөгөө ямар ч илчилгээ тооцохгүйгээр хэрэглээд байгаад байнгын өндөр ингээл глюкозын спайк буюу оргил өндөрсөөл глюкозыг нүүрс услаг хоол эзний дараа яадаг вэ гэхээр нэг цагийн дараа бол оргилдоо хүрдэг. Оргилдоо хүрэх үеэс бол инсулин давар шүүрээд тэрийг ингээ бууруулдаг. Бууруулахлаар яадаг вэ гэхээр нөгөө бүх хаалгыг онгойлгохлоор огцом сахар өндөг. Тэр үеэс эхлээд бид нэр энерги асар тутал ахиад өсдөг. Нөгөө инсулины тойр гэдэг юмд орчвол дахин идэх нөхцөл болдог. За хоёр дахь хүчин зүйлд нь нотлогдсон дараах зүйлүүд орж байгаа. Нэгдүгээрт нь болохоор нөгөө одоо ураатын давсууд өндөр байх ч гэдэг юм уу. За одоо бусад одоо эмийн хүчин зүйлч гэдэг юм уу. Эдгээр маань бас одоо инсулины дэж байгаа эрсдэлт хүчин зүйлд ороод байгаа хгүй. Гэтэл бид нэр өөрөө одоо нөгөө пүрийний давс одоо махлаг хоол хийддэг ч гэдэм үү те энэ маань өөрөө бас л нөгөө инсулин дэжрэлд орох шалтгаан болж байна гэсэн үг. Тий. Тэгэхээр чи ер нь бол бид нар ингээ хэрэгэлдэг штэ. Ярьдаг юу гэхээр бид юмыг ингээ хит ихсгээл ах юм бол те ямар ч юмыг хит ихсгээл ах юм бол тэрний үр дүнд нь дандаа дутал алдагдад хүрч яддаг тийм ээ. Тэгэхээр бид нар стресс гэж ярьж байна. Стрессгүй байх боломжгүй штэ тийм үү? Боломжгүй хүн амьд байгаа цагт стресс үүсгэх хүчин зүйлүүд нөлөөсөөл ах болно. Тэрийн тухай дараа ярих учраас те одоо гол асуудал руу гараа. Тэгвэл бид нар инсулин дэвжрэлөөс сэргийлж болох. Сая та ярьлаа шүү дээ. Ерөнхийдөө нөлөөлдөг хүчин зүйл 3 зүйлийг ярьчлаа. Тэрнтэй холбоотойгоор хүмүүс хандаад одоо яг ингэж явах юм бол
энд хүрэхгүй байх болцоо бидэнд байна гэдэг зүйлүүд байна уу? За нэгдүгüүрт нь бол бид нэр идэвхтэй хөдлөөд булчингаас ажиллуулах. Одоо цусан дах глюкозын хэрэглэгчийн 80% нь бидний аргийн булчин байдаг. Нөгөө их митохондритай, нөгөө их глюкозыг чинь хэрэгэлдэг эргэтэн маа. Тэгтэл бид нар ингээд суугаа амьдралын хэм маягтай стресстэй суугаад байлаад тэгэл өөр ирэхгүй дүжрээд ахаас аргагүй болчих. А тэгвэл бид нар идэвхтэйгээр одоо өдөртөө нэг 150 минут тий зүрхнийхээ цохилтыг нэг 30% хүртэл ихсгэх агаарт хөдөлгөөн эсвэл дээд шатаар өксөх уруудах ч гэдэм бо эсвэл гэртээсээ хоод одоо унаага тавиад талхах ч гэдэм ийдсэн юугаар өөртөө зохиомл хөдөлгөөнийг бол үүсгэх бол хамгийн зөв. За хоёрдугаарт нь болохоор одоо нөгөө бүхэл үрийн хайстай үр будаа задардаггүй нүүрс устай хоолыг хэрэглэх. Хит цэвэршүүлсэн чихэрлэг хоол идээл ах тусам нөгөө ч юм бол ямар ч үлдэгдэлгүй сайхан задраад байна л гэсэн. Тэгэхээр бид нар түүнийг сэргийлэхийн тулд нүүрс усаа бид нар маш зөв тооцож хэрэглэх ёстой. Одоо нүүрс усаа бид нар хайстай үр будаа, жимсгийн хүнсний ногооноос төрлөөс нь авна л гэсэн. Тий. Одоо манай хүнсний бүтээтгүүнүүд дээр чинь хаяг шошгоны асуудал нэлээд сайн яригадаад бас ингээ яг хичнээн килокалори гэдгүү тавигдсан болдог байсан байна. Бас хоол хүнсний байгууллагуудаар ингээд ороод те нийтийн хоолны одоо газруудаар ороход одоо хичнээн грамм хичнээн килокалори агуулж байгаа те ямар ногоо хэдэн килокалори баах вэ? Их баг тунгоор орвол ямар ах вэ гэдэг заадаг болсон байна шүү дээ. Тийм чи бид нар гэр орондоо хийж байгаа хоол, өр хөвгтөө хоолж байгаа хоол те одоо өөрсдийнхөө хийж байгаа хоолн дээрээс энийг анхаарах болцоотой гэсэн үг тийм үү? Тэгэхээр нөгөө бид нар 16 цагийн дараагаас эхлээд нөгөө юу өөх тосны цолцоогоор буюу өөх тосоо задлаад бид нар бета эсэлтэлтэр ингээд энерги маань шилжээд ажиллаад эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өглөө босоод юу идэх вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Өглөө л нөгөө хит цэвэршүүлсэн нөгөө чихэрлэг тэр нүүрс суслаг хүнсэл хэрэгжилчих юм бол дахиад нөгөө инсулины хамааралтай орчих. Тэгэхээр бид нар өглөө хайстай үр будааныхаа төрлийг за тэгээ тослог хоолоо, өргөлөг хоолоо зөв хэрэглээл явчих юм бол инсулиныг ихсэхгүйгээр цусан дах сахарыг тогтмол нормалдаа барай явчих юм бол дөжрөл гэдэг зүйлээс бид нар сэргийлэх боломжтой болчих. Тийм. Жишээлбэл бид нар бага насны хүүхдүүдийг одоо сургууль цэцлэгтний явуулахдаа ихэвчлэн чихэрлэг бичэн чихэр өвөд идэг штэ тий. За миний хүү одоо энийг аваа явж энийг идчих за ингэчээрэй гэл ингээд. Үүний үрдөө яаж байгаа? Тий. Нөгөө цусан чулуу. Тий. Нөгөө илэгний өөх. Тий. Тий. Яагаачгүй төвийн тарга. Тэгээд анхаарал төвлөрөх хэмгийг тий. Нөгөө асын урхагуудын шинж бид нар 50 наснд 60 наснд хайжсэн ч өнөөдөр бид нар бага насны хүүхдүүдэд төрсөл гараад ирж байгаа тийм. Нэгэн чихэрлэг одоо бүтээгдэхүүн өглөө эртээцсэн бол тэр хүүхдийн анхаарал төвлөрөлт бол өсөхгүй шүү дээ тийм үү? Дахиад чи өөрөө ямар нөлөөтэй хит хөдөлгөөнд түлдэг. Тэгдэг. Хит их одоо ингээ булчин ингээ ажиллаад өөр ирэхгүй тэр булчин руу орсон тэр их энерги яах юм? Тэр хүн зарцуулагдахыг хэрэгцээг гаргахын тулд тэр хүн 30 минут 45 минут хичээлээ суучихснаас ийш тийшээ ингээд анхаарлаа сарниулж яхах нь илүү болчих жоо. Тэгвэл энэ одоо бидний яриад байгаа инсулины дөжрөл гэдэг чи яаж оншилд юм бэ? За инсулины дөжрлийг онцлоход бол ер нь бол 16 цагийн дараагаар өлөн байсан үед гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө бета эсэлтэлтэр өөх тус задрах үеэс эхлээд яадаг вэ гэхээр нөгөө кетоны бис гэдэг зүйл үүсдэг. Тэр кетоны бие авсгалаар шээсээр за бусад биологийн шингэнүүдэд тодорхойлогдож байгаа юм бол энэ бол инсулины дөжрөл үүсэхгүй байна гэсэн үг. За яг хуу хэд удаан дөжөрсөн одоо нөгөө түрүүний нөгөө нэр бүхий 5 шинж илэрсэн бол мэдээж тодорхой хэмжээнд энэ бол өрнөцсөн байна гэсэн үг. Тэгээ өөх тосны үзүүлэлтүүд одоо өөрчлөлтөө гарсан бол бас өссөн байна гэсэн үг. Тэгээ дээр нь нэмээд одоо юу гэдгийг цөс чулууж явах, илэг өөхлөх, бусад одоо энэ тэнд өөх ухураа үсэх гэсэн юмнууд байх юм бол энэ байна л гэсэн үг байна шүү. Тэгэхээр бид нар өлөн үеийн глюкоз үснэ гэдэг шүү дээ тий. Энэ маань өвдөлтөд бас энэ рүү чиглэсэн тест гэсэн үг шүү дээ. Глюкозын ачаалттай сорж өгж гинэ гэдэг чинь бас л инсулин маань хэр их сайн ажиллаж хэр мэдрэг ажиллаж тэр 2 цагийн дотор цусны сахарыг хэвэн болгож чадчихэв нүгээ одоо нөгөө дотоод шүүрлийн булчирхай эмч нарын хийдэг өвөрмөц сорилуудаас тэр инсулин дөжрлийг онцлоход хэрэгтэй.
За тэгэхээр бид нар өнөөдрийн ярьж байгаа сэдэв маань бол бодисын солилцооны эмгэгт хүргэдэг. За бодисын солилцооны эмгийн үндэс суурь болоод байгаа орчин үед одоо хүмүүс хэрвээ данган сахарын диабет гэдэг энэ онцлогдсон өвчний тухай биш. Тэр өвчнийг үүсгэхээс өмнө те амьдралын хэв маяга 10, 15, 20 жилийн өмнөөс эхлээ хэрхэн яаж эрүүл амьдрах юм бэ гэдэгтээ бэлтгэх асуудалтай шууд холбоотой инсулины төжирлийн тухай ярилцлаа те. Тэгэхээр одоо Одгар тэмцээ одоо өшөө дээрэс нь ингэж миний асуугаагүй асуултуудад хариулж хэлэх зүйл байна уу? Инсулин төжрөл маань өөрөө маш олон архаг хууч өвчний суурь болдог. За энэ бол мэдээж даралт ихсэх өвчин, чихэн шижиг, за үүнээс гадна юу байдаг вэ гэхээр илгөө өглөх, за дээр нэмээд одоо тэнэгрэл, дээр нэмээд одоо харвалт, шигдээс, тэгээд одоо үр тогтох эмгийг нүдний одоо шар биеийн сүнрэлж гэдэг юм уу гэх мэт юм суцсны шалтгаантай эмгэгүүдийг үүсэх үндсэн эрсдэл болдог учраас бид нэр за нэг тэг энэ бол надаас хол тэг би сонсоочгүй нэмгэг гэж бодож болохгүй нэрээ энэ 95% байгаад байгаа энэ эрсдэл надад арай байд юм шиг байгаа даа гэд өрцөс сэргийлэх эрт илрүүлэхтэй хамрагдаад өөрснийхөө нөгөө эрсдлээ тодорхойлуулад тэгээд хэрэв надад одоо нэр бүхий манай сайтн дээр одоо бодис солилцооны хам шимжиг гэж ямар юугаар оршилдог вэ гэдэг нөгөө нэлээд тохируулга хийгдсэн нөгөө 5 үзүүлэлт маань надад байна гэвэл би асуудалтай байхгүй байна гэвэл одоохондоо надад эрсдэл байхгүй байна. Тэгвэл би эрүүл амьдралын хэм маяг сахихгүй бол хизээ мүдвэнд бол ойрхон байгаа юм байна гэдгийг бол мэдэх боломжтой. За тэгээд хамгийн эцэст нь нөгөө хүсээгүй ч гэсэн бид нэр байнга давтамжтай нөлөөлөд байдаг нөгөө стресс гэдэг арга хэмжээ. Тэгэхээр тэр стрессийг бид нэр зөв таньж зөв удирдах, зөв аргаар менежмент хийж өөрийгөө тэ зөв тайлах хэрэгтэй. Одоо юу гэдгийг булчингийн идэвхтэй хөдөлгөөнөөр ч гэдэг юм уу, сайхан одоо найз нөхдөдөө уулзаад сайхан биеийн тамираар хичээллээ ч гэдэг юм уу, заал аваад ч гэдэг юм уу. Гэх юм итий маш зөв аргаар тайлах энэ дадал үйлийг л хэвшүүлэх хэрэгтэй гэж зөвлөе доо. Баярлалаа. Тэгэхээр нийт хүмүүстэй хандаад хэлэхэд юу вэ гэхээр та өнөөдөр бид биеийн жингийн индекс гэдэг нэг л ойлголтын тухай айгүйх ярьдаг байсан тийм үү? Би өнөөдөр тархастай, тархасдгүй биеийн жингийн илүүлэлтэд тархын 1 2 дугаар зэрэгтэй гэд яриад байдаг байсан бол өнөөдөр тэрнээс илүү бас нэг үзүүлэлтийг одоо гэртээ заавал үзэж байгаарай. Тэр нь юу вэ гэхээр та 100 м аваад хэвлийн тойргоо хэмжээрэй гэдэг зөвлөх байна. Хэвлийн тойрог чи өнөөдөр эмэгтэйчүүдэд 82, эрэгтэйчүүдэд 95. Хэрвээ энэс илүү байгаа бол та нөгөө 3 зүйлийн чинь нэг нь танд байж байгаа юм байна гэдгийг шууд мэдэх болцоотой ах нь. Ингээд даралтаа хэмжээд үзэх нь байд тийм ээ. Дээрээс нь цусныхаа одоо тэдрүүлэх шинжилгээнүүдэд ороод тэрийг эцсэдээ үзүүлээд тийм ээ. баг нэвтрэлтэй липопротеин үзүүлээд ингээд глюкозоо үзүүлээд хэвийн гарсан байсан ч гэж байна шүү дээ. 100 5.5 чинь бидний нөгөө нэг шинжлэх түүний ухагтгуун дээр бол хэвийн гэдэг үзүүлэлт тий. Тэгтэл 5.5-аас дээш байна гэдэг бол 5.5 өөрөө хэвинд байдаг боловч энэ бас л эрсдэлд ороод байж байна. 1.7 хэвийн боловч эрсдэлд ороод ирж байна л гэсэн үг. Тэгэхээр зэрэг бүгдөө юу анхаарах вэ гэхээр саяны 5 шинж хэрвээ танд илэрч байгаа бол та өнөөдөр өөрийгөө ирээдүйд нэг магадгүй 10 жилийн дараа 15 жилийн 20 жилийн дараа бодисын солилцооны нэлээд яривхтай эмгэгүүд таны хүлээж авах магадaltaй байна. Дээрэс нь та эрүүл урт сайхан насалж чадах уугүй юу гэдэг асуулт танд маш том асуудын тэмдгээр бол асуугдж байгаа юм байна шүү гэдгийг анхаарал таах хүсэж байна. Сүүлд нь нас нэмээ хэлчихэ юу вэ гэхэлээ эрэгтэй хүмүүний өөхлөх онцлог өөрөө физиологийн онцлог нь өөрөө төвийн тарга байдаг. Нэг үгээр хэлбэл дотор эргэтэн байдаг одоо нөгөө өөх тус садалдаг ферментүүд маань илүү их идэвхтэй ажилладаг учраас эрчүүд голдуу төвийн таргатай байдаг учраас илүү их нөгөө худас хатуурах хэмгийг өндөр байдаг. Тийм ч учраас яадаг вэ гэхээр одоо 50-аас өмнөх наснд эрсдэл хийцэн үүссэн байдаг. Тэгээ бид нар нөгөө яриад байдаг зүг зүгээр яж байгаад харвчих юм зүг зүгээр яж байгаад ийм асуудал юу чи шигтээс олчих юм гэдэг нөгөө ямар ч зөөргүй байж байгаад гинт өвчтөн гэдэг игнэр рүү ордог. Шалтгаан чинь өөрөө чимээгүйгээд байгаа энэ олон инсулины төжрөл, бодис солилцооны хам шинж, дислипидеми шинж байдаг шүү гэдгийг дахин хэлхийг хүсэж байна. За баярлалаа Одгар Лэмжээ. Өнөөдөр бид нэлээд одоо өргөн хүрээний мэдээлэл өгсөн баг гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн магадгүй энэ үгийг сонсоогүй юу?
буюу анхудаа сонсож байгаа бол инсулины дэвжрэл гэж зүйлийг та нэг сайн бодоод үзээрэй. Энэ бол таныг эрүүл ахын үндэст маш их нөлөөлдөг зүйл юм байна. Ингээд анхаар тайсан явдалд баярлалаа. Бид дараагийнхаа энэ хүү уулзалт ярилцлагаараа бидэнд дутагдаад байдаг зүйлсүүд юу юм бэ? Тэрийг хэрхэн хайж нөхөх юм? Мөн одоо бидэнд одоо асуудал үүсгээд байдаг сэтгэлийн одоо өвчин зүйлүүд юу юм бэ? Стресс үүсгээд байдаг зүйлүүд юу юм бэ? Энэ талаар бас ярилцах болно. Та бүхэнд баярлалаа. Баярлалаа.